Нэгдүгürt нь ингээд хэрэг гэмтрэх гарсны дараа тэр хүмүүсийг хамгаалах нэг асуудал байна тийм ээ. Гол нь одоо энэ хүүхдүүдтэй ажиллаж байгаад урьдчилан сэргийлэх ямар болцоо байна. Хүмүүс бол зөвхөн ялын бодлоготлаас нь л яриад шүү дээ. Яг байна. Тэгээд энэ ч урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх, хамгаалах тийм ямар одоо арга замууд олон улсын туршлага та бүхэн ингээ хүүхдүүдтэй ажиллаж байгаа өдөр тутам яг зовлон жаргалын та нар мэдж байгаа хүмүүс бол энэ ямар. Тэгэхээр бидний нэг ажил бол урчин сэргийлэх хамгийн гол ажил. Тэгэхээр хүүхэд хаана хамгийн хүчрэл дүрч нэгдүгээр номерт өрдөө гэр бүлийн орчин байна. Гэр бүлийн орчинд хүчрэл дүртэй байгаа учраас энэ гэр бүлийн одоо бүрэн бүтэн байдал хааны ижлээ зөв сонгох асуудлыг бүр уг углуургаар нь ажиллах болохгүй юм байна. Одоо энэ хүчрэл үйлдээд байгаа энэ 20 7-8 настай хүүхдүүдийг яг судлаад үзэхээр 90 оны л бидний төрийн бодлогын алдаа харагдаад шин. 90 онд нөгөө хоолт хичээлийн дутагдaltaй байсан. Ар гэр нь яасан хонгомын уугаад роял арк найруулж угаал амьдарч исэн. Хүүхдээ бүгдийг хоолтой байлгыг бус тэр хүмүүжлийн асуудал дээр нь огт юу ч хийгээгүй. Гэтэл одоо тэрнийг 11 мянган ажлын байр зарлагдсан 90 доноор очихгүй ч. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй, хохирчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй гэдэг эрүүл мэндийн сайдын журам батлагдсан байна. Гэтэл эрүүл мэндийн төвдөр бид нар хүчрэл төрсөн хогтууд аваад очиход хүлээж авах юм ч болохгүй бидний хөөж гаргаж ш. Нэг энэ хохирчсан хүүхдүүд дээр нэг ангийн багш бидрэл уцсдахгүй байна. Нэг сургуулийн захирал уцсдахгүй байна. Нэг засаг дарга уцсдахгүй байна. Өөрийнх нь сум орон нутгийн хүүхдэн хүчрэл төрчөөд энд ингээд байж ах чи яагаад иргэд тойрж асууц сурулж болдгоо. Энтэргээс урчин сэргийлэх мөнгөд тэр ард иргэдийг соён гэгэрүүлэх ажилтнууд бид нар анхаарах зайлшгүй шээ. Хүрхэн тухай ойлголт буюу хүүхдийн чиний биед хэн хүрэх ёстой вэ, хүрэхгүй ёстой вэ гэдэг ойлголтыг одоо хүүхдүүдэд үзүүлэхээр бид нар нийгэм өөрөө хурцтай өөрчлөгдөж байгаа энэ үед бол яг дагаад бид нар хурцтай энэ одоо хүчирлийн програм мэдрэг өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бүх хүн математикч болох албагүй гэхдээ бид нар хүмүүжлтэй хүнээр хүн хийх ухаанд суралцуулсан тийм хүнээр хүн бий болгох Монгол хүн гэдэг хөтөлбөрлөө нэлээд анхаарахгүй бол сургуулийн өмнөх боловсролын өмнө ямар ахын, бага ангид ямар ахын, дунд ангид ямар ахын гэдэг энэ хэлбэрийг бид нар бас бодож үзэх болохгүй. Одоо бус улсууд бол хүний эрхийн боловсрол гэдэг хүүхдийг яг магаас нь Америкийн цэцэрлэгүүд бол одоо independence буюу одоо бие даасан байдал хинч хүрч болохгүй. Ерхий боловсролын сургуулийн тэр үндсэн байсан нь цагдаач зогсоох. Одоо манайх цагдаа магадаас хайдаг шүү дээ. Тэгээ буруу хэрэг зуршил гараагүй бол чамайг зогсоохч хэрэг байхгүй. Тэгвэл чамд халдж яана гэж үзсэн. Тэгэхээр хүүхд хүрэх хамаатан сад ах トゥ аав ээж нь зөвшөөрөлгүй хүмүүс байхгүй. Хүчний орон зай талдаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ ч ингээд бас нэг асуудалтай зуршилж юм одоо маш юм. Тэгээ ер нь бол ийм хүчрэл төрсэн хүмүүстэй судлаад үзэхээр ихэнх нь нөгөө гэр бүлийн салчсан архины хамааралтай хотуугаас зөөсч байна. Одоо ер нь хүүхдийн эсрэг билгүүчүүд үлдсэн зэрэг шүүх шийдсэн тохиолдолд аян хавц зэрэг анализ хийсэн бид нар. Тэгээ нийтлэг зүйл юу байна вэ гэдээ ингээ үзэхээр яг адилхан нөхцөл байгаа мөртөө шүүх харилцааг шийдэж байгаа. Өмгөөлөгчийн ур чадвар, хуульсны төлөвлөгчийн ур чадвар шүүгчээс шалтгаалаад. Хүүхд төрхийн асуудлаар нийтийн сонсгол байна. Тийм. Нийтийн сонсголын нэг сайн тал нь одоо шүүгч, өрдөн байцаагч, прокурор тухай мэдээлэлтэй гэдэг. Нэгсэн доо мэдүүлэг яагаад юм бэ? Үн зөв байгаа мó тайлбар өгөхтэй. Энэ 80 хэргийн сулхаагаар аваад ерөөсөө мэрэгшсэн энэ төрлөөр ажилладаг өмгөөлөгч нарыг төр заав бэлдэх ёстой байна гэдэг 12 өмгөөлөгчийг бид дэрэгдэг ба. Одоо улсын хэмжээнд ямар нэгэн билгүүч хэрэглээ өмгөөлөх шаардлагатай болох нь бид нар манай орон нутгийн яг энэ одоо чиглэл авсан ингэж ажиллаж байгаа юм. Энэ том тайлбар байна. 80 орчим хавц зэрэг тайлбарласан байна. Чи бол бүх насаар нь хорих ялтай гэдэг байна шүү дээ. Тэгсэн мөртлөө 8 сарын хорих ялгалаа. Тийм үү? Тийм болохоор 1 жилийн хорих ялгалаа. Өмгөөлөгчийн үзмжээ шийдэж байгаа. шүүгчээс том дэлгэрэнгүй зузаан тайлбар. Чи их чухал юм биш. Маргааш одоо нэг үл ажлын хэсэг орлоо ш та хоёр оролцоо.